За 2025 онд хамгийн оновчтой визний төрлүүд Америкийн нэгдсэн улсад ямар төрлүүд байх вэ? За энэ тал дээр та бүхэн бас нэлийн гаргалгаанууд гаргаж байгаа байхаа. Яагаад гэвэл саяхан шинэ ерөнхийлөгчийн сонгуул болж өнгөрсөн учраас. За энэ бол мэдээж Америкийн нэгдсэн улсыг хамгийн их нийгмийн эдийн засагт нь дэмжлэг үзүүлэхүйц төрлийн гадны иргэдүүдийг дэмжих нь бол ойлгомжтой. Жишээлх юм бол O1 төрлийн виз, за ажил хөдөлмөр дээр тулгуурсан грин картны төрлүүд, employment based 1-р, 2-р, 3-р төрлүүд, за магадгүй investment төрлийн EB 5-р төрөл, за бизнес эрхлэгчдэд зориулсан E 2-р төрөл, за H1B буюу мэргэжилтэй ур чадвартай хүмүүсийн төрлийн виз, L1 буюу бас бизнесийнхэнд зориулсан виз. Гэх мэтчлэн энэ визнүүд бол хамгийн их дэмжигдэнэ. За магадгүй оюутны төрлийн визнүүд бас илүү дэмжигдэх хандлага илэрж байгаа. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад ямар нэгэн байдлаар та өөрийн хувь нэмрийг оруулах цаашдаа тухайн өөрсдийнхөө салбар дээр ямар дэмжлэг үзүүлэх юм, нийгмийн эдийн засгийг яаж дэмжих юм, энэ бүх зүйлсүүдийг харуулсан төрлийн визнүүд байнгын оршин суух эрхүүд илүүтэй дэмжигдэх магадлал маш өндөр харагдаж байна.